яах вэ? Эхнээс нь ярил л да. За ер нь нөгөө баг балчир. Нэг 15 хавар, нэг 25 хавартай өрс балчирууд олны өвөнд гарч өөрийнхөө санаа сэтгэлийг нь уудлан ярьж эсвэл нэгэнтээ сэдвээр нь хилцэхэд ариунтай ихэнтэй барьцаалдаж утгыг гаргаж байгаа боловч тэнд сул үг мөн өгүүлбэрийн бүтэц алдагдах тэнд сандрал орох өөрийн бодсон сансан зүйлийг бүрэн гүйцэд илэрхийлэхгүй байх үзэгдлүүд гарна. Үүнийг л яаж бөхлөх үү гэж асуугаад байна гэж ойлголоо зүг. Нийлжтэй. Тийм ээ. Тэгэхээр нин төрөнд эхлээд өөрсдөө ямархан сэдвэр хүмүүнүүдэд таниулах хийх гэж байгаа. Түүнийг чи доо тал нь гуравтай яагаад гэсэн асуултандаа өөрөө хариулж дийлдэг болохоор. Ямархан сэдвэр ярьж байгаа. Тэр сэдвийн хүрээнд яагаад гэдэг хамгийн багтаан гуравтай хариулдаг болохоор. За ингэж хамгийн багтаан гуравтай энэ яагаадад хариулаад дийлчихсэн үед энэ сандрал нилээд багшна. Мөнтэй олон хүмүүнүүдийн дунд орхлоор бас нэг сандардаг өрсүүд байна. Бас барьсаалддаг тийм. Тэгэхээр манай нүүдэлчид бол ариунтай нэг олон цуглараад бөөнөрөө цуглараад байх нь ховор боловч тэн дотор төдийлөн баг олчрууд залуус гарч ирээд үг хэлээд үжил бодлоо илэрхийлээд байх нь ховор. Голцоохон ахмадууд мөн ноёдууд үгэн хэлж үйлдэлээ шигтгээд явах үзэгдлүүд байна л да. Энэ цөөн тохиолдолд эдгээр өрсүүдийг гаргаж ирж бас үг хэлүүлэх зүйлүүд нь бас байна. Доо хоорондоос аялгуур гэт. Тэгэхээр юуны тухай хэлцэж байгаагаа л хамгийн түрүүнд сайтрах. Ингэхлээр бодол аяндаа чигширдэл. Өөрөөр хэлбэл хүн дутуу мэдж байгаа зүйлтэй энэ дээр сандрал гэсэн зүйлүүд тулгардаг. Харин яагаад гэдэг асуултуудаа хариулаад дийлцэх үед олны өмнө гарах жижигхэн сандрал байх боловч нэгэнтээ хилцэж яриад тэр үг хэр зэрэг хүчтэй илэрхийлж байгаас буюу хоолой бүрт хэр зэрэг идэвхтэй байх. Мөнтэй үгийн өгүүлэгдэхүүн нь хэр байх юм. Хоолой намсалт, өргөлт, хүчжилт гэдэг өглүүд хэр зэрэг байх. Мөнтэй энэ дээр биеийн хилэмж, нүрийн хуурал эдгээр зүйлүүд маш их сайн нөлөөтэй болдог. Тэгэхээр сонсогч байгаа хүмүүнд өөрийгөө бүлээн зөвшөөрүүлж эрхийн тулд хамгийн түрүүнд нүүрний бүтцүүд ямар байхаас эхлээд их хамаарна. Үсийг дух руу унжуулсан байх тусам хүмүүний дух ил харагдахгүй байх тусам энэ илүү балчир хөөхт гэж хүмүүнд харагддаг. Тэгэхээр балчир хүмүүний үгийг хүмүүс төдийлөн нэг сайн оошооч харж. За хэдийгээр ахмадуул сонсон ч гэсэн за яах вэ гэдэг байдлаар дэс борох үзэгдэлтэйгээр сонсдог. Тэгэхээр хүмүүнүүдтэй хилцэх ялангуяа олон төвний өмнө гарч байгаа болоод болж өгвөл энэ духыг ил гаргаж байгаа. Тэгэд нүүрэн дээрээ дандаа гурвалжин, дөрвөлжин
өнцгүүдийг гаргаж ивэл. Тэр нь юу гэсэн үг вэ? Горлжин өнцөг. Одоо хөмсгний засалт. Сахлын засалт. Тэгээд энэ хүмүүний угуулны дүр төр байна шүү дээ. Хамар нь бөөрөнхийн автгар хүмүүний хамартай хүмүүнийг дийлэнхээр сонс. Гэтэл суураараа ингээд юм гурвуулжлаад гарч ирсэн хамартай хүмүүнийг бас илүү анхаарч хардаг юм гэдэг. Энэ хэсэг тавихтаа тэр хэлбэрүүдийг, тэр дүрсүүдийг яаж нүүрэн дээр шигтдэг байх. Ухамжтай. Ухаж байна. Гэхдээ би бас төсөөлөлт би өөртөө яг яаж хийж болох вэ? Жишээлбэл ингээд сахал үсээ ингэж. Одоо эрүүг болж өгвөл ингэж доош нь шотлж үзүүр гарах гэж сахлын засалт. Зүг. Төрхөөсөө шанаа өргөн эрүү нарийн байвал энэ дээр бас гурвалжин дүрс үүсч. Тэгвэл эрүү дөрвөлжин шанаа юм түүшин байвал энэ дээр бас юм дөрвөлжин дүрс гарч ирж байна зүг. Ухамжтай. Тэгвэл үсний засалтыг дөрвөлжин засах юм. Хаан гурвалжин одоо энэ шанааны магнит дээр ингэж энэ дээр гурвалжин ингэж үнцэг мөцгүүд нэр гаргаж ирж засалдаг. Тэгээд толгойн зүүсгэл бол нэг хэрэггүй юм биш үү те. Тухай хаач болохоор. Тэгээ ер нь л дух ил гарч ирсэн. Тэгээ та нар өөрсдөө ингэж харьцуулаад үзэхгүй да. Одоо маш их олон хариу өрсүүд чинь тэр дөрвөлжин хараачин гарч байгаа шүү дээ. Тэгэхээр ямар хүмүүнүүдийн энэ нүүрэн дээгүүр ямар дүрснүүд багт. Нэг ч хүмүүн гэхлээр зэрэг энэ хүмүүн байна гэдэг нэг танил нүүр байдаг. Бүгд танил нүүрүүдээ ингээд жагсааж гоод хаана нь ямархан дүрсүүд гарах нь гэдэг. Ухамжтай. Тэгээ тийм энэ хурц өнцгүүдтэй энэ дүрстэй нүүр бол хүмүүн бас их сайн тогтож хараад байдаг. Бас үгийг маш их сайн сонирдоод байдаг. Бас тийм ч байдаг. Тэгэхээр ингэж вэжэж өөрийн сэтгэлийг бэлтгэхээс гадна өөрийн нүүр царайг одоо өмсөн зүйлснээс үр одоо чиний ингээ харахлаар дөрвөлжин мөр гурвалжин ангир ингээ гурвалжин дөрвөлжин хоёр зогсоод ингээд хамар гурвалжлаад ингээд одоо тэр сахлыг дээрээс жоохон доошоо болгоул ингээ сахал дөрвөлжлөөд ороод ирэх. Ухамжтай. Одоо хажуу шанаанаас ингээ хажуу дишээ хар. Одоо ингээр энэ доошоо бууж байгаа энэ үсийг энд нь гурвалжлаад өгөх юм бол хамарны гурвалжин чихний ортол дээр дахиад нэг юм гурвалжин чих чинь өөрөө гурвалжин гэж харагдах. Тэгэхээр хүмүүн үр чиний үгийг одоо хоолойны чинь үч хэр зэрэг байхаас одоо шалтгаалаад их гэсэн. Ухамжтай. Тэгэхээр болж өгвөл үгийг хордон түргэн биш бас хэд удаан бус айжуу тайван өргөлд өндөртэйгээр зээл тод дуугаар дуудаж хэлцэж байвал хүмүүнүүд байсан санагднаа. Тэгм үгээр юу гэнэ гэдэг асуултыг өөрөөсөө асуух гээд мөн хүнээс асуух гээд байхлаар зэрэг хүн түүнийг тогтож удаан сонирдож дийлдэг. Ухамжтай. Тэгэхээр ярианы өнгө юм байх нь ш. Тэгэхээр үүнийг яаж бэлтгэдгийг гэхлээр одоо хонь хорог нийлж байгаа. Маш их одоо дууч юм ээ те. Орчин болно да тийм. Тэгэд тэнд
үг хэлдэг. Юм ярьдаг. Тэгчээж нөгөө тэрний дуунаас давсан өнгийг тэн дээр гаргаж ирэх гэдэг. Тэгээд өдрийн цагаар бэлтгэл хийхлээр өндөр уулын ороод тэр салхинд энэ ярьж байгаа зүйлэн татдаг. Тэгэхээр тэр нөгөө салхины хэмиг дэрсэн давж өөрийнх нь хоолойгоо давж хэлэх гэдэг тийм. Ингэлээр минь хоолой хөвж улам хүчрэх болно. Хоолой хөвсөж улам сайжрна. Ингэж нэг энэ ярианы тасгалдаг. Хийхлээр жижигд чанга тийм тод дуутай болж ирнэ. Тэгэхээр хаанч хийцгий чи хинтээ ч ярьсан итгэл төгс. Энэ шивг нээдж байгаа нь бүүмэд энгийн яриад байгаа ч бүүмэд өнөө гаргийн өрсүүдийн та бүхэн энэ яриа чинь жигд бүр юм маш нам төвшөнд очиж байгаа. Үнийг жигд өндөр төвшөнд хоолойг болон аргил болгож. Тэгээд хүчтэй чанга химнэл өндөртэй байх. Орчин цаг үед чинь хүмүүс готол хот суурин газар амьдарч байна. Тэгээд хонь мас сүргэн дэргэд байх бас хэцүү. За тэгэхээр зэрэг хамгийн ойрхон нь бол ялцгүй нөө хөсөг гонат хэрэг байгаад юм л та. Энэ хөсөг гонат хэрэгний хажуугаар явж явах ярил бас адилхан нөлөөтэй орхолоо эсвэл хим нь өөр ахолоо. За ямар ч хэлсэн энэ нэг юм тогтмол шууганаас л одоо илүү гарах нь зүйтэй юм болов. Одоо энэ энгийн та бүхний энэ дууны чинь одоо чадал. Тэм. Тэгэхээр үүнээс л давсан хэд дахин давсан өндөр хэмээр л хилцдэг болоод бол. Тэгвэл түмэн олон сайтар үг сонирддог бол. Тэнд өөрийнхөө үгийг бүрүүлж дийлдэг бол. Өнөө гарагтаа олуул цуглаад нэгэнтэй зүйлийг хэлэхлээр мадыг үнийгэн болооцолтоод байна шүү дээ. Тийм. Тэгэхээр түүнээс давсан хөгөр түүнээс давсан аялгаугаар чи тэнд үг хэлж дийлжилвэвэл бусдаас илүүтэйгээр л чи өөрийнхөө үзлүүдлийг тэнд хүргэж дээ. Тэр хэмээрээ бусдыг хараасаа дагуулах боломж нь өсөж байгаа. Тэгээд одоо өнөө гарагтаа ариунтай даваатай тал болчиход байна шүү дээ. Одоо энэ дууг чинь хурааж аваад нөгөө дахинтай сонирдоод байна тийм. Тэгэхээр өөрийнхөө дуу хоолойг эргэж сонирд. Хүмүүнүүдэд сонирд. Ингэхлээр нөгөө сул өгүүд таана. Ямар үгэн дээр өрөөлт орох юм. Тэр өрөөлт ирж байна. Хүүрний хөгөлбөр чинь хаана явж байна? Юу хүнд ойлгуулах гээд байгаа зүйлүүд чинь яаж сонсогдоод байна? Хоолой чинь зэгэртэж байна уу? Улам тод болж байна уу? Нөгөө ихшгүүд, гийгүүлэгчүүдийн их шиг ариунтай ярьж байна уу? Гийгүүлэгч ярина. Хэлцэж байна уу? Гэт эднэрийг энэ нийлэмжүүдээр эргээд сайтар сонсоод үздэг. Нохомжтой. Тэгээд тэн дотроо өөрийн гэсэн нэг хідэн бүгдтэй болох хэрэгтэй байдаг. Тэр ямар үг юм бэ? Өөрөө гэсэн тэгэхээр одоо хэдхэн үгийг хийг нь гээгээр дууддаг. Эсвэл зарим нэгэн үгийн өргөлтийг
өндөр ном байдлаар хэлдэг. Одоо манайх чинь нутаг нутгийн аялгаар маш олон үгнүүдийг өөр аялгаар хэлцдэг шүү дээ, тийм. Тэгэхээр тэр аль нэг нутгийн нэг үгийг яг тэр аялгаар нь аваад хэлж эхэлдэг ч юм. Түүнийг ингээ хэлэхдээ бүр өөртөө бүр ингээ суулгаад авчихдаг тэр үгийг. Тэгээд ингээд энгийн хүүрэн хөгүүлбэр дотор үг хэлээд явж байтал ганцхан тэр үг чинь орж ирээд яах нь хүмүүс сонирдохлоор ганц нэг үг өөр аялах, өөр нутгийн аялах ч юм уу тийм. Нэг өөр үг гараад ирэхлээр яах нь хүмүүнээр чих солц гэж ингээ юу гэнэ. Тэгэхээр өөр яах нь өөрөжлүүлээд нэг хэлцээд явж байгаа. Ганцхан тэр үгээ ингэж хэлээд явж байгаа. Ийм нэг зөвхөн хэдхэн үгийг ашиглаад хэлээд явчихлаар хүмүүн илүү их наадастай гарч ихэнд нь илүү их ингэж чих тавьсан. Яахымч. Биеийн хилэмж гэж бас нэг фактор юм байна. Гарын хөл. Тийм. Энэ дээр юун дээр анхаарал зогсдоод жишээлбэл би ингэж ярьж байхдаа гараа хөлгөжээж бодно шүү дээ. Ямар ч утга учир гүз. Гэхдээ миний гар хөдөд баг ч юм уу. Тэгээ бас ухамсартайгаар арга ухаан байдаг болов. За гарыг хэд савчаад бахлаар энэ үгийн баялаггүй хэлцгэж байгаа зүйлээ мартаад байдаг. Эсвэл хэлцгэж байгаа зүйлээ өөрөө төдийлөн сайн ойлгоогүй байх. Өөрийгөө анзаарахгүй юу та? Ямар үед гарах чинь савчаад байна. Тэгвэл энэ толгойд чинь нөгөө хэлэх гэж байгаа үг чинь орж ирэхгүй байгаад. Тийм үед ингээ хүмүүний гар савчаад. Ямар үед үгийг хүчтэй нөлөөллөөр биеийн хилэмжээр гаргаж ирнэ гэв. 1-2 хон байдлаар тэр үгийн өргөлттэй цог энэ жахалтаар авчна. Ганцхан тэр үгийн өргөлтөн дээр энэ. Тэр үгийн өргөлтийг хүмүүс харж байгаа бол тархин шааж байгаа мэт. Жишилж байгаа мэт. Хүнжтэй. Зөвхөн тэр нэг үгийн өргөлт буюу яг нэг ойлгох хэсэг. Чи ингэж хүүрэн хөгүүлбэр өгүүлж байгаа. Гол өргөлтийн гол үг нь хүнжтэй. Тэгм үгүүгээр ингээд савчаад байх тусам энэ нөхрийн үг нь орчих. Энэ чинь нэг өөртөө ихтгэлгүй. Уг нь хэлэх гээд байдаг. Тэгээд ихлээр зэрэг хүн энэ дундаа сул үгнүүдийг авчуулаад эхэлдэг. Ам ураа байхгүй, нөгөө дуу байхгүй, бас нөгөө сонирдож байгаа хүмүүний бас нэг чимээгүй байлгаад өөдөөс ангаалгаад байхгүй. Юуг нь сонирхол нь буураад явуулчихгүй тулд эргээд харуулчихгүй тулд хүн өөрөө ямар нэгэн байдлаар үг хэлэхтэй хэрэгтэй болно тийм. Тэгээд ирэхлээр л энэ сул үгүүд хэрэглээд илүү хөдөлгөөний хэрэглээд эхэлж байгаа. Гавал тархинд чинь бүрэнгүүт чиний хэлэх гэж байгаа үг буюу яагаад гэдэгтээ чи өөрөө 3 удаа хариулт дийлдэг учраас л ийм үйлдэл гарч ирж байгаа. Тэгэхээр хүмүүнүүдийн өмнө нийтийн өмнө гарч ирээд үг хэлэхдээ хамгийн багтаа ингэж хэлдэг. Тэг 3-аас илүүтэйгээр хариулт дийлвэл бүр сайн байна. Өмнөдөө хүмүүнүүдийн өмнө нийтийн өмнө гарч хаад гараад болчих. Нардаан өгөх. Энэст бол за энэ хүн бол өөртөө итгэлгүй байгаа юм байна. Ярьж байгаа зүйлээ мэдэж буй боловч энэ хүн нөгөө 3 удаа
яагаад гэдэгт хариулт. Мөнтэй өөрөөс нь одоо яагаад ч иймхэн үгийг нэрхлэв. Ийм нүгийг хэлэв гэвэл мөнтэй чи хариулт авч дийлэхгүй хэмжээний байна гэж байна. Энэ л нөгөө биеийн чинь хэлэмж. Тэгээд нөгөө харж нөгөө хилцэж байгаа хүмүүнүүдийн чиглэж байна уу? Даагуур харж байна уу? Бүр дээгүүр харж байна уу? Мөндлөн харж байна уу? Эндээс бас уучраг нь услах. Тэгэхээр ямар ч тохиолдолд тэр хүмүүнүүдийг нийтийн өмнө харж байгаа бол тэр нийт рүү харж байгаа болвол тэгээд нөгөө биеийн хэлэмж энэ тайван байна уу? Мөр өргөж байна уу? Мөр сул чөлөөтэй байна. Биеийн хураагаал харц тогтож өгөхгүй нэг байгаад байгаа бол за энэ хүн том бэлтгэл муутай хүн байна таа л гэж. Нэгэн тоглох юмчтэй. Бис бол мөрг уусан нийт рүү барагч авчихгүй шахуу харж байгаа. Мөнтэй ихтгэл төгс дүүрэн хариулж дийлэж байгаа. Тэнд хилцэж дийлэж байгаа хүмүүс болов. Энэ хүмүүс болов. Энэ сэдвэрээ болвол мэдлэгтэн байна. Гэж хүмүүс мэдлэгтэн байна гэдгийг хүмүүс тархиндаа биш зүрхэндээ энэ дээрээ хүлээгд авч байгаа. Хүмүүс энэ ийм байна уу гэдэг. Тийм байна уу гэдгийг хүмүүс болгон өөрсдөө дүгнж дийлээд өгдөг. Тэгсэн мөртлөнгөө энэ хүмүүс бол итгэл төрүүлэхүйц хүмүүс байна. Энэхэн сэдвэрээ хилцэж дийлэхэд хангалттай мэдлэгтэн байна гэдэг тэр мэдээллийг өөртөө авчих тий. Одоо хэмжтэй. Илүү мэдрэмжээр л гэсэн үг үстэй тийм. Ойлгохоос тэр мэдрэмж гэхээсээ илүүтэйгээр хөг. Энэ иймэрхүү юм биш үү гэдэг зүйлийг авч чадах. Тэгээд тэр дуу хоолойны өнгөн дээр илүү одоо сонсож байгаа хүндээ сонсголонтой байхад жишээ нь ямар дасгал хийвэл зохилтой юм бол цээл тунгалаг болох гэдэг гэх юм уу? Эхлээд та нар өөрсдөө судрыг маш их чанга дуугаар тухайн хилцгэж байгаа сэдвээр маш их чанга дуугаар. Тогтмол чанга дуугаар эхлэв. Аримтай сайн уншаад. Дараа нь түүнийг чэйжилж гавландаа тогтоож байгаа. Энэ уулын оройнуудад гарч хаад тэгэд өөрөө тэр сайтар хилцээд яриад гэж. Дараа нь энэ нэг шиг хураагууранда өөрийгөө хэлцэж чад дахиад өөрөө сүмжлээд. Эрен тайрны ойр дотныхон доос нүдүүлээд айл намайг шүүмжлээд өгч. Бохомжтой. Тэгэд үр чиний яриаг одоо та нар бол 2 цаг тасралтгүй сонирдож дийлж байвал энэ шууд хүмүүн ядраахгүйгээр чи өөрийгөө ойлгуулж дийлж гэж ойлгоо. Тэгэд аль болохоор чанга дуугаар. Бохомжтой. Тэгээд тийм товд маш их гоё юм шиг. Хайгаар хүчээж. Оогаан тааж. Ораагаа маш их чанга хатааж бичиж. Ингэж хоолойгоо илүү хүчрэг болгож эхлэв. Хоолойны тасгал. Та нар бол одоо нэг юм уртын дуу дуулах. Уртын дуугаа дуулж түүнийг сурах. Тэгээд ингэж ингээ чаддаг болсод маш их техник юм сайн. Чанга юм их тод хоолойгоор. Доорч дийлээд байдаг. Тэгэхээр энэ дууг бас сайтарсаар. Энэ дуугаар
энэ хоолоогоор хомждог. Тэгээд хизээш сайхан болдог хүн муухай ярьдаггүй буюу энэ дууны давтамжинд муухай байдаг. Муухай үг биш шүү дээ. Энэ анаас гарч байгаа аялал. Энэ дууг маш сайн дуулж сурах хэрэгтэй. Тэгжээж нэг энэ дууг дуулаад эхлэхээр энэ амны хайрцаг буюу энэ уншилтууд аялгаутай хамт ингэж уншигдаж авч ирдэг. Осомжтой. Тэгээд нэг нь уухаагаар уртын дууны шуранхаагаар ингэж яваад ирэхлээр хоолой улам сайхан цээл болдог. Тэгэхээр нэгж одоо өнөө гаргийн нэгж хүмүүнүүдийн дундаж хоолойн чадал хэр вэ? Тэгвэл түүний хэд дахин давсан өндөр дуугаар жигд өөрийнхөө жигд хэмээр хүчтэхгүйгээр жигд хэмээр тийм өндөр чадлаар хэлцээд явчих юм бол чи ямар ч тохиолдолд хаанчиг байсан өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэйгээр хиндэж илэрхийлэх бүрэн боломж ингэж суун ингэж чадна. Ингэж ийм чадвартай. Нэг асуух хэрэг таны түрүүн хэлсэн бүх үйлдэлүүдийг ингээд дадал болгоод хүмүүст өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх тусам миний үг илүү хэмтэй болно. Тэгж үг чинь улам хэмтэй болно. Илүү амьтайч болох боломжтой. Тэгээд тэр хэмээрээ олон хүмүүс чамаас үг сонирдох гэж. Тэгэхээр зэрэг өнөө гарагтаа яагаад хэдийгээр их чанга болгож хэдийгээр өөрийнхөө мөнгөийг олон түмэнд хүргэж дийлээд байгаа ч гэсэндээ араас нь яагаад ингэж даахгүй байна. Тэгэхээр энэ төхөөргөөр дамжигдаад хэлэгдээд ийм зөөлөн бага чадлаар яриад тэгэд энэ нь олон түмний сэтгэл төрөхгүй шүү. Олон түмний нэг үзүүлэлтэнд нь охомжтой. Тэгэхээр за энэ зөв зөвтэй зүйл ярьжээ. Хэдийгээр энэ төхөөргөөр дамжаад хэдийгээр маш их чанга яриад байсан даа ч гэсэндээ тэн сонирдож байгаа хүмүүс нэг хідэн хорон сонсоод л чихэн өвдөд баг тэнийг сонирдож байгаа ч гэсэндээ тархиунд буухгүй зүрхэнд буухгүй ингээд хүмүүс өөрийгөө ингээд хаачдаг сонроо хаачдаг. Тэнд ч хундаа юу ярьж байгааг бүүмд болчихдаг. Ийм тохиолдол арив нь байна. Та нар тохиолдож байна. Сорилж зарлж ярахад бол тохгүй сонсоход. Тэгэхээр яах вэ? Энд чи өөрийнхөө хоолоогоор тийм өндөр чадлаар ингээд сайхан яриад одоо бид нь дөрөв хэлцээж байгаа юм мэд олон түмэнд ингээд хэлцэхэд тэд дуртай нарахгүй сонирдно. Яа тэгвэл эндээс гарч байгаа аялал чинь үг чинь хүмүүний сэтгэл төрөл. Энэтэй холбоотой нэг асуулт байна. Өгүүлэн жишээ бүтэц гэж байх ёстой шүү дээ. Үүнд ялгаадаг. Тэгэхээр тэр жишээлбэл хүн хаяа ингээд юм ярьж байхдаа бүтэцгүй нуршуу ярих төлөв байгаад идэг. Хаяа би өөрөө анзаарах нэг хэлсэн үг яагаад ч хоёр удаа дахиж давтаад хэлсэн чинь. Тэгэхээр бүтц яг ямар бүтц бэ зүгээр гэдэг үү? Тавцсан нэг юм эхлээд энэ дараа нь юм гэсэн юм үе шатлалтай хэлбэл хүмүүст утга санааг илүү төхөн ойлгуулж болдог тийм тамья байдаг болоо. Тэгээ тийм учраас сая бэлтэг гэдэг шүү дээ. Яг тэр таних нь ингэхлээр харин тийм. Чи энд давтах шаардлага үүсэж байгаа бол өөр утгаар.
3 дахь давтах хэрэгтэй бол дахиад өөр утга. Ингээд сонирдож байгаа хүмүүс эхнээс нь сонирдлоо. Нэг утга санааг 3 янзаар давтчих тийм. Тэгэхээр 3 удаагийн давталтайгаар нэг хүмүүс зүрхэнд очихлаар яхаа. Гарцаа нөгөө түн хүлээж авдаг. Тэгэхээр нэг үгээ нэг өгүүлбэрийг тийм үү? Яг энэ хэвээрнгээр нь энд бүр давт. Энд бүр давт. Ухамстай. Одоо та бүхэнд одоо өнөө гарагтай аривантай хэлсэн үг нь бусад олон бас араасаа дагуулдаг аривантай өрсөд бас баха шүү. Тэгээд тэдний үгийг сайдар сонирдоод үзэхгүй да. Тийм зүйл байна. Үгүй. Тэгвэл би өөрийнхөө хэлсэн ярьсан зүйлийг энэхэн сонор хураагч дээрээ авчгаад дахиад өөрөө сонирдоод үзлээ. Ингээд өөрийнхөө үгийг засаад давхар юм боломжтой өнөө гарагт. Эдийн цагт яадаг гэсэн гэвэл ахс эгч нар багшийн хайжууд яриад л сон шүү. Энэ нэгэнтэй гэртээ ингээд дундаа 2 3 гэртээ ингээд гэр хоолдоо л яваад байна. Яг энэ чин гэртээ ганцаараа л яриад тийм. Зэрэг нөгөөдлийн гэрт зэрэгэлдээ гэрт нь лээ сонорддог байсан болвол дахиад нэг гэрэнжөө дараагийн гэрт нь ингээд холдоод тэгжиж энэ хүмүүний үгийг олон нөгөө чангаруулж хүчжүүлээд байгаа шүү. Гэтэл өнөө гаргийнхын шиг та бүхэн шиг энэ нөгөө дун хоолой хүчийг нь олон их нөгөө хүчжүүл сонсгодог төхөөрөгч нь байхгүй шүү дээ. Тэгэхээр мянгат байна, дүмт байна. Тийм. Тэгэхээр дүмтийн ноён гарч ирээд үг хэлэхлээр өнөө гаргийн та нарын энэ хэллэгээр хэлэхлээр яах? Хэдэн хүн сонирдох? Нэчгэд хүмүүс сонсох та. Гэтэл дүмтийн ноён чинь төмөн зэрэгээ суулгаж гад л хүн болгонд л жигчигэнд нь очиод хэлээд байхгүй шүү. Тийм. Тэгэхээр өмнө гарч байгаа л үгээ хэлж нэг л удаа хэлж явж байгаа шүү. Тухайн Баатар Жанжид үнэхээр яг тийм төмөн хүний өмнө ганцаараа тэгж яадаг байсан юм уу тийм. Тэгэхгүй өөр нь яах юм бэ? Хүн болгонд нь очиж хэлэх юм. Дамжуулдаг юм болов яг яаж тийм чангаар хэлж чаддаг байсан гэж бодоол байхаа л гэж тийм. Тэгээд харин хэлээд байна шүү дээ. Тийм ийм өндөр хэмээр. Тэгээд тийм жиг хэмээр сая би баахан хэлэх тайлгаа шүү дээ. Төсөөлөхөд жоохон төмөн хүн ингээд орд зогссон байхад хамгийн арт талын хүнд нь сонслон гэж чанга ярина гэхээр асал өндөр нэлээд өндөр хэмтэл гэж тэгэх байх. Тийм. Тэгэд ингэж өөрсдийнхөө энэ хэмийг их болгоцгоо. Ингэж үжиж энэ амнаас гарсан энэ аялгау энэ их шиг энэ гээгүүлэгч яг энэ чигээрээ энэ төхөөргөөр дамжихгүйгээр яг энэ чигээрээ одоо таагаар чихэнд хүрэх төхөөргөөр дамжиж өөр хүмүүний чихэнд очиж хүрэх хоёр өөр сонирхдаг. Тийм биз? Яг үүнтэй чинь үжилхэн шүү. Өнөө цаг үед жишээлбэл нэг оперын театр гэдэг нэг газар байгаа. Тэнцээ хүмүүс дуулж яахын сонсдог, хөгжим сонсдог. Тэгэхээр тэнцээ бол нэг микрофон гэх юм одоо чангаруулагч төхөөрөж байхгүйгээр 2-3 мянган хүний чихэнд олдохоос болоод байна. Тэгээд тэр нь яалтчгүй нэг орон зайг нь яг тэгж тусгаал бэлтгэсэн байгаа болохоор артлын хүн сонсоод болоод байгаа. Тийм биш тал газар төмөнхөн тэгээд сонсоолн тэгээд утгын одоо олж мэднэ гэхэд надад бас төсөөлөл нэлээд хөндлөл бууж байна. Яаж оперын дуурстаас илүү чамд болж чаддаг юм аа л.
Бараг бүгдийн тоо хэлбэрээр. Тэгвэл үржи тэгээд өөрөө үүнийг даглагчтай. Тэгээд 10 хүмүүнд эхлээд хэл. Дараа нь 30 хүмүүнд, 50 хүмүүнд, 100 хүмүүнд гэдэг. Тэгээд тагаа ихсгээд үзэхгүй юм да. Сонирхолтой байна. За ямар ч л байсан тэгж хэл. Тэгж хэлцэж хүн болгонтой ажил харьцаж байгаа юм ээ. Өөрсдийнхөө үгийг хэлж доолгож ахуй амьдрал сэрэгтэй байлдаа бүхэл зүйлдээ ингэж хэрэглээд л явж байсан. Янж. Харь үнтэй олон бий дээ. Тийм. Гэтэ эмэгтэй хүн талаас ч гэсэн адилхан юм ярианы доктортой юм л тийм байх үү тийм. Эрэгтэй ингээд тэр олон мянган хүн төрж байгаа. Эмэгтэй Нэмэгтэй аль чанга ярьдаг эмэгтэйг алиг. Гол нь тэгж ингэж их чанга ярьж байхдаа л тэр нөгөө жигд чанга дуу болохоор зэрэг хүмүүнийг башгин ядрах. Тэгээ тэн дотор тэр өргөлтүүд үгүйхэн тэр өргөлтүүдийг өгүүлбэр төгсөх, өгүүлбэр ихсэх, эхлэх. Хаанд нөгөө тодтогж байгаадаа тэднийг маш их сайн хэлж өгч ивэл чанга тусмал илүү өрнөд. Гэхдээ чанга байлаа гэдэг нэг юм хоолой хит нөгөө хүчилсэн байдлаар чаралсан байдлаар ярихлаар хүмүүс сонирдог. Тэгэхээр энгийн жигд хэрэглэе буюу энгийн жигд энэ хоолой хөвж энгийн жигд хүүрнэж байгаа энэ хүүрнэл чинь өөрөө хүчтэй байхыг хэлээд байгаа. Ялгамж нь өргөн. Ингэ чаралж бахирж ярихлаар чиний үгийг хэн сонирдог. Энэ орилоод байгаа юм уу, уриалаад байгаа юм. Яах гээд байгаа юм. Тэгэхээр энэ жигд хүчтэй юм хүчрхэг хоолойг бий болох гэдэг юм шүү дээ. Ухаж байна. Амьсгал энд хэрэг нөлөөлөх бол Нөлөөтэй. Тэгэхээр нөгөө дуудуул гэдэг чинь. Ялангуяа хүртэн дуу. Шорон хайлаад тэгээд зээгээ. Мөн уухагаа ингээд хатараад тэгэхээр энэ уушгины чинь багтаамж дэдий хэмжээгээр юм. Томроод хэл. Тэгээд ирэхлээр зэрэг хүссэн хүсээгүй чийж ингэдгэр энэ юм бэлдэг. Уушг чинь бүрэн дүүрэн амьсгалаа аваад ирэх. Тэгэхээр мөр хавчаад эхэлдэг. Огож. Тэгэхээр мөр тэгшхэн болоод эхэл. Чи маш их хүчрхэг чанга хоолой барихын тулд заавалжгүй тэг шимтэй байх л та. Тэгэхээр хөлийн зогсолд орооны тэгш байдал тийм ингээд яг бүх бие ингээд тийм тэгш байдалтай орж эхэлж ийж тэгэж энэ хүчрхэг дуу хоолойнууд чинь гарч ирнэ. Тэц. Нөө би өмнө яг дуудуулж 2-3 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүмүүсээс сонсч ирсэн. Тухайдлаар юм дуу одоо юм микрофоны тусламжтайгаар тэр алс байгаа хүмүүстэй харилцдаг тийм ажил хийж байсан байхгүй юу. Тэгээд тухайдлаар хүмүүс яасан гинэ юу гинэ сонсохдохгүй байна дахиад лээрэ гэл нэг тиймэрхүү байдлаар ингээд яасан гинэ гэж мундууцаал байдаг байсан. Тэгэл хамт ажиллаж байгаа хүмүүс маань чанга хэлтэй ягаад сул яриад байгаа юм бэ гэдэг. Тэгээ миний хувьд өөрөө болохоор бас тийм төдийлэн яриад байдгүй яриа жоохон үг цөөтэй. Тэгсэн хамтдаа ажлынхантайгаа хамт караоке буюу дуудуулах газар очиж дуудуулаад гэсэн чи манай ажлынхан чи бүүнөр бүр шоконд ороод чи ингэ ингэж дуудуулд юм байж яагаад ингэ шиг ярьж чаддгүй юм бэ гэдэг. Тэгээд тухайд ингэ өөртөө бас гайхаад тэр яг яавал чирийн яриан дээр яг тэр дуулдаг шиг байлга бол дээр юм болтоо гэд. Тэгээд янз янзаар үзчихлээсэн л таа. Тэгэхээр чи энэ нөгөө бид хүнд хэллээ. Энэ хийж байгаа ажил чинь гарт чинь орж ирээгүй буюу. Гадгаар чинь бүрэн суугаа. Тэр ажлыг чи төдий чинь
бүрэн дүрэн мэдээд тэр ажлаа чи 3 удаа чи яагаад гэдэгт нь хариулаад дийлсэн бол Мгм. энэ дээр юм асуудал үүсэхгүй. Тэгээ яалтчгүй шинэ ажилд орж байгаа үед амьсгал тийм бүтэн бол байдаггүй л тий. Айгаал сандраал итгэл хүмүүтэйхэн. Тийм. Тэгэхээр тэр мэдлэгч нь дутуу байгаагийн шинж байгаа тох. Ухамжтай. Тэгэхээр тэр ажлыг чи хийдий шинэ гартаа оруулж таних мэдэж авах. Одоо тэрхэн үлэн эрхэлж байна. Одоогоор бэлсэн байна. Тэр ажлаа таних мэдэх тусам өвчин тодроод эхэл. Тийм. Амьсгал илүү уучин болвол яриа илүү тайван нэгэн чигт болдог. Тийм. Тэгэхээр өгүүлбэр төгсөж байна. Өгүүлбэр эхэлж байна гэдгийг хүртэл сонирдож байгаа хүмүүс мэдээд эхэлсэн шүү. Тэг мөгөөгөр амьсгал тавьчтай богиножанд маш их мэдээллийг өгөх гээд хэлцэх. Тэнд дутуу хагас болж нөгөө гол утгаснаа буюу гол утгаснаагаа орхих. Эдгээр үзэгдлүүд маш их гарч ирнэ шүү дээ. Наа таних мэдэх баг. Бүрэн дүрэн таньж мэдэх. Тэгэхээр ямархан сэдвэр хүмүүн хэлцэж байгаа. Чи тэр үүлээ бүрэн дүрэн мэдэж байна. Тэг үүн тэгэхээр өөрийгөө маш их сайн бэлдэх хэрэг. Ингээд бэлдсэн үед нэгд мэдэж байгаа учраас энд тайван болж байна. Одоо хэмжтэй. Тэгэхээр төдий хэмжээний бэлтгэл бол хамгийн чухал байгаа юм шүү дээ. Би чинь тэр олон юм гардаг хүмүүс чинь яг тухайд бодож байгаагүй гэсэндээ ер нь бол цаасаа тийм авьяастай хүмүүс л байгаад ингээд үг нь ундраад явчихтiin болов гэж бодоод байдаг байсан. Яг гоо тэгээд нөгөө нэгэнтээ мэдэж байгаа зүйлийг ингээд тал талаасаа ярих нь бол хэлбэр шүү дээ. Тийм яагаад гэдэг чинь доотлон 3 удаа дээдлэн 9 удаагийн байдлаар тайлбарлчихлаа. Нэгэн сэдвийг 9 талаас нь тайлбарлаж ярьж болох байхгүй. Ухамжтай. Тэгээ нэгэн сэдв дээр яагаад гэдэгт 9 удаа хариулж байгаа юм бол энэ гарцааг үнэн буюу нөхцийн үнэн ч болж байна. Тэгэхээр энэ бол гарцааг үнэн болж байна. За ингээд үзэхлээр яах нь яг тэр сэдвэрээ чи хинтээж айлчиг өнцгөөс нь яарч ярьсан. Тэр өнцгүүдийг нь хооронд нь холбоод сүлээд хүртэл ингээд яриад тавьчихсан шүү. Тийм ээ. Яг гэхдээ чи өөр хангалттай хариулт хэлж байгаа юм чинь. Ухамжтай. Тэгэхээр зэрэгэл тэр талынхаа мэдлэгийг сайдруулах. Тэгэн үгүйгээр мэдж байгаа юм шиг яриад байгаа. Нэг бол худлаа ярьдаг. Хүмүүнийг гөрдөж байгаа. Нэг бол нөгөө юм хамааралтай юм шиг мөртлөнгөө энэ хамааралгүй зүйлийг яриад байдаг. Тогч энэ сэдвтэй хамааралтай юм шиг мөртлөнгөө энэ огт хамааралгүй зүйлийг энд яриад байдаг. Энэ нөгөө хүмүүний сонсогч хүмүүнээ өөртөө анхаарлаа байлгаж авахын тулд дөрвчийн маш их нөгөө хил амтай улсууд чинь буюу тэр чинь нөгөө үг нь ундраад байна гэж яриад байна шүү дээ. Тийм. Түүнтэй адилхан ярилцагчаа буюу сонирж байгаа хүмүүнээ өөртөө анхаарлаа хандуулад ингэж барьж явахын тулд энд байгаа зүйлийг ярих гэж байгаа дэмтлийн зүйл. Тэгээ энэ хоёрын хоорондын холбоос ч юм уу нэг ганц нэг холбоос нь ч гэдэг юм хоорондын хамааралтай ч гэдэг юм. Энэ хоёр хоорондоо тандем байлээ гэдэг юм. Тийм үү? Хийцэж байгаа сэдв чинь шүү дээ. Тийм. Яг ч тийм тим гэдэг байгаа мэддэхгүй, үгүй гэдэг мэддэхгүй ингээд хоороо явж байгаа юм байдаг шүү. Тэгээ түүн дээрээс та өөрөөсөө ингээд дэмий яриаг нь хүртэл сонирдохгүй юу да. Энэ яг юуны тухай байна? Яг энийг ярьсан уу? Эсвэл энийг ярьсан уу? Сэдвүн юу? Алийг яаж ярих вэ? Холбоотой нэг асуулт байна. Ярианы үед хизээ хүнийг нээлгэх нь
зохистой байт юм байна. Яагаад гэхээр хаяа бас инээлгэж байгаа дутх санаагаа алдагдуулчих тийм гим хохирол хийчих гэдэг тал анзаарчихсан. Тэгэхээр яг инээд гэдэг чинь бас нэлээд анхаарал татах нэг арга шүү дээ. Тэрийг зөв зохицуулж ашиглах хэрэгтэй юм шиг санагдав. Тийм. Энэ хувь хүмүүний өөрийнх нь мэдрэмж. Тэгэхээр энэ мэдрэмжийг хүмүүнд заахад их төгөөд. Энд нэг нарга болох. Одоо чи өөрийнхөө энэ нэг сэдвийнхээ хүрээнд хэлсэн тийм. Тэгэхэд энд нэг зөвлүүд нь чи ингээд бэлтгээд нөгөө яагаад гэдэгтээ ингэж хариулж өөрөө явсаар ажгаад энд нэг наргантай сэдв рүү холбож болох сэдв ч гэдэг юм тийм. Нэг хошин яриа нэг хайлт оруулж ирж нэг чимэх нэмэх ч гэдэг юм тийм. Энэ зөвлөд байж. Самруулаад бас хэрэггүй дээ. Самруулаад. Энэ бол нөгөө цэвэр хүмүүний өөрийнх нь мэдрэмж. Ингэж нөгөө инээлэх зүйлийг нэлээд жоохон гаршиж эхэлж байна. Нэг 21-ээс илүү одоо олон төмний өмнө гарч ирж одоо өгүүлж ингэж үйжээж тэгээд дараа нь энэ нөгөө хошин байдлыг ингэж чимхээр оруулж ирж ингэж татаж авах нэр тэр үзэгдлээр орно гэхээс биш энэ туршлагагүй хүмүүнүүд ингэж хошин байдлаар оруулж ирэх гэж байгаа. Тэгээд нөгөө аль нь биш болох гэж байгаа. Өөрөлдж бол нөгөө өвүүлэх гэж байгаа санаа чинь ингээд хөндөрөөд шал өөр зүгээрээ говьчих талаа алдуураад тий. Тэгэхээр энэ хүмүүнүүдийн анхаарлыг энд өөртөө чи барих гэдэг юм шүү дээ. Тэгэд энэ хүмүүнүүдийн чи анхаарал чиний энэ нэг бодлохгүй ч юм эсвэл энэ нэг жижигхэн хошигнолоос болоод ийшээгийн алдуураад явчихдаг. Энийг барьж авчрах дахиж анхаарлаа төвлөрүүлж авчих юм тул энэ туршлагатай хүмүүний хийдэг ажил. Энэ анхан энэ мэдэгдэхүүн авч энэ дээр анхлан суралцж байгаа хүмүүс энэ дээр дэмэлгэж байна. Бас нөгөө яран донд хүмүүсээ сэтгэлийг хөдлөхөөл илүүтэйгээр нөгөө мэдрэмж нь их хөлдөх магадлал нэхэдэг. Тийм. Яг ямар үед бас мэдрэмж одоо үгүй яаж мэдрэмж өгөх вэ? Тэгэхгүй жишээлбэл би ингэж ярьж байхад миний утга санаа нэг юм л байгаа юм. Нэг төвшөнд ямар нэг баяр ч юм уу хөөр ч юм уу тэрийг өөрөө бодож сэтгэжээж тэр өөрөө хөглөгдөж босдог гэж хөвөлд юм болоо эсвэл энэ тийж хүчил зардаг юм биш юм болоо. Ямар үед хинд гэдгээсээ хамаарна. Нийгмийн нэгэнтэй зорилтод бүлэг бай гэж бодъё л та тийм. Одоо нэгэн мэрэгчлэлтэн гүйж юм тийм. Одоо нэг юм баг дарав цогтж идэв тийм. Эднэрт бол нэгэн юм нөгөө юм хэмнэлийн ярианууд яг тэнд төвлөрсөн яг нэг чиглэсэн ярианууд зүгэх боломжтой. Нийгмийн өөр бүлгийн өөр улсууд. Ялангуяа төрийн нийгмийн асуудлуудыг энд хилцэж байгаа үед. Ингэж өөр зүйлүүдийг оруулж ирэх. Тэгэхгүй нөгөө хинт юу ярьж байгаа юм биш. Яг юм нэг модон байдлаар хилцээ. Модон байдлаар нэгэн зүйлийг бэлдээд байгаа. Ямар үед хинд яаж нөлөөлөх үү гэдгээ. Боёо та бүхний нөгөө байгаа хин бэ гэдгээ мэдгүйгээр энд яриад байж болохгүй гэсэн. Нөхөмчд. Хөргөж яснаа сонсож байгаа хүмүүс нэг хин бэ гэхээс хамаарат шүү дээ. Тэг. Тэгэхээр нийгмийн олон бүлэгүүд байх тусам хилцэж байгаа ярианы улам нөгөө энгийн болох гэж. Үгийн сонголтууд улам энгийн болох гэж. Тодорхойсон бүлэг рүү орж ирэх тусам тэр нөгөө бүлгийн хэрэглэгддэг тэр
үгийн сонголт руу орж ирсэн. Үгийн чинь сонголт. Одоо цэргийнхэнд явах одоо нөгөө цэргийнхний л үгийг хэрэглэх юм шүү дээ. Одоо энэ тусгаар тогтнолынхаа үгнүүдийг тэр зэр зэвсгийн тухай юмнууд хомчтой. Одоо энд одоо юу байх вэ? Одоо өндөр настангууд байна тийм. Настангуудад бол тийм. Одоо тэр настангуудад одоо тийм таар тохирсон үндэлийн үгнүүд дээр ирэх юм шиг. Тийм. Тэгээд нийгмийн энэ олон бүлгүүд бүгдээрээ ингээд хойлдох тусам үгийн сонголт болоод тийм их энгийн болж байна. Тэгэхээр нэгэн зүйлийг энд бэлдчихэд нөгөө нэг хідэн үгнүүдээр шийжилчихэд бүгдэд ярина гэвэл хүлээж авахгүй нэ. Тийм. Тэгээд үүнийг сайдар гоцоод Яг бол ховлон төрөхийн тулд тэр хүмүүсийн мэддэг үгээр нь л энгийн үгээр ашиглаад явах юм бол сонсогч илүү яриан төвлөрөх нь ихтэй болов гэж бодлоо. Тийм. Нэг асуух юм байна. Амтай үг, амьгүй үг гэж бас хүмүүс нэг ялгаад байна шүү дээ. Яг ялгамж нь хаана байгаа тань? Юугаар ялгараад байна? Би одоо жишээлбэл хүмүүсээс сонсож байгаа. За энэ үг амтай байна гэд ямар шалгуураар тэрийг тодлох вэ? Сэтгэд хүрч байгаа гэдгээр нь яадаг бол. За яг энгийн үгээр юм шүү дээ. Тэр хүмүүнээс хэр зэрэг энэ сэтгэлээс нь гарч ирээд. Энэ нь биеийн хилэмжтэй зүг. Нүүрнийх нь бүгд хоёрлоотой зүг. Эндээс гарч байгаа. Зөвхөн хоолоноос гарч байгаа нэг үг болчиг. Энэ нь биеэр сэтгэлээр энэ сүнстэйгээ цуг ингэж хийж байгаа. Тэгж тийм үг хүмүүний зүв сэтгэлд зүрхэнд маш хүрдэг. Энийг тайлбарлах их төвөгтэй боловч үнийг сонсож байгаа хүмүүс амтай амгүй гэдгийг мэдгүй боловч энэ надад бүрэн дүүрэн хөрсөн өгөөгээр нь тэр хүмүүрээ ялгаж байгаа. Тэр үг. Энэ хүний хэлсэн үг нь энэ амтай байлаа даа гэж хүн боддоггүй. Зөвхөн энэ хүний хэлсэн үнэхээр үнэн байлаа да. Энэ хүний үг чин сэтгэлээсээ байлаа да гэдгийг хүн өөрөө сэтгэлээрээ хүлээгээд авчихлаа. Санаагаа дамжуул. Нүдэрээ хараад тийм. Биеийн хилэмжийг өөрөө хараад. Тэгээд зөвхөндөө хүлээгээд авчихлаа. Энэ яаж вэ? Амтай болж байгаа юм. Эрэм хоёр хүмүүс танилцаад харс татагдаад би чамд дурт болжээ. Ингээд хэлж ирэж. Нөгөө хүмүүс чинь эмэгтэй энэ хүн чихэнд нь хэлээд байгаа юм уу? Зүрхэнд нь хэлж байна уу? Харцанд нь хэлж байна уу? Хаана хэлж байна? Гэтэл бүх үйл хөдлөл тэр үгийнх нь өндөр намын хүчнээс авахуулаад энэ хүн үнэн хэлчихлээ. Худал ярьчлаа гэдгийг хүртэл ялгадаг. Тэгэмгүйгээр зүгээр өнөө харигтан гарч ирээ би чамд дурт болжээ гэв. Хэний ч чихэнд хүн байхгүй. Тийм. Тэгэхээр энэ дэр хоёр өөрөг сонирхож байна. Тэг үгээрээ ялгамж. Зүгээр энэ аваа зүгийнхэн хувьд хүнд ичтгэн сонирхдаг байж байна. Гэтэл түүний араас нь түүнтэй зэрэгцээд нь юу явдаг? Энэ биеийн хилэмж үчин бүгд явдаг шүү дээ. Энэ биеэр хэл. Давхар тэр үхтэй тэр аваатай хамт нөгөө сүнснээс нь хүртэл аялгын дотор яваад. Сүнсний аялгаа гэж. Сүнс чинь өөрөө
Сүнсээр чинь дамнагдаад сүнс чинь энэ биеэр чинь дамнагдаад ингээд энэ үе чинь улам амьтай болгож. Тэгэхээр зэрэг энэ дээр бүх биеийн чинь бүх биеуд оролцож байна тийм. Сэтгэл бий, махан бий, энэ бодол бий гэж бүгд оролцоод байна тийм. Энэ хийлж байгаа үгэнд чинь энэ үгнүүд чинь бүгд оролцоод ирэхлээр л энэ үг амьтай болоод. Хүмүүс дуулж авах юм сэтгэлээсээ дуулж авах ялцчихгүй юм байна. Сэтгэл бийдэгдэг. Тэр нь түрүүний таны хэлдгээр сэтгэл бий, бодол бий. Энэ аль бий гурваа нийлжиж хөглөгдөж ингээ сэтгэлээс гарч иж шүү дээ. Тэр зарчмыг бодол хүнд хэлэхэд үнэ сэтгэл төрөх юм байна гэж ойлголаа. Бодох шиг одоо тэгж бодно, одоо ингэж бодно гэхлээр нөгөө бодол чинь өөрөө төрүүлээд явж байгаа. Эд чинь бүгдээр нөгөө нэгдсэн үед. Нэгдсэн. Нэг цэг дээр төвлөрөөд байгаа үед. Огож энэ нэг цэг дээр төвлөрөөд байгаа үед эндээс гарч ирж байгаа нөгөө хүч чинь энэ их шиг авиа болж байгаа. Биеэр чинь дамжигдаад энэ чинь бие чинь янз бүрийн байдлаар хөдлөд тийм. Тэгээ нүүр амчны ядын гараа чи яаж хөдөлт юм бэ? Ингээд ирэхлээр за ариун тааж ялчлаа. Бодлох зүйл байна.